За 3 минутын бичлэг хүрч байна. Тэгээд бид нар ер нь хэр өгшгүй байх боломжтой юм бэ? Тэ. Тэгээд дахиад намаа гаргая. Энэ номон дээр нэг чи ингээд манай багш. Тэг би хэлчихсэн ш чинтэй уулзчихсан ингээд. Тэг би бол худлаа яриаггүй. Энэ нөхөр чинь ер нь бол цохиулаа цохилт авахгүй. Өөртөө ямар ч өвтөн зовлох авахгүй. Нэг тийм зузаан нэг ингээд зузаан гинэ нэг сантиметр ихтэй нэг тунгалаг бүрхүүлээр бүрхчээд байгаа шүү дээ. Энийг хэрэг бид нар даан байг чадварлуулж чадах юм бол өвчин зовлон ялагдахгүй байх боломжтой тийм. Өвчин зовлон ерөөсөө чамруу халдахгүй байх боломжтой. Эсвэл ямар нэгэн тийм сөрөг довтлохоо сөрөг энерги чамд алдахгүй байх боломжтой гэж хэлж байгаа тийм. Энэ яг сонсоод гоё л доо. Гэхдээ ихэнх хүн хэрэгжүүлж чадахгүй. Ягаад тэгэхээр эхний 5-ыг сурсны дараа 6 дахь сурдаг, 6 дахь төслийг сурдаг. Дээрээс нь 6 дахь төслийг анх яагаад эхний номон дээр 1930-ад он заагааг юм бэ гэхээр хүн төрөлхтөн бүр 2 төрлийн биетэй өөрийгөө энерги битгдэг ч ойлгох тийм потенциал байгааг байхгүй 100 жилийн өмнө. Одоо цаг үе өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөн сэрж эхэлж байна. Тэгээ сэрж явах үед нь харин энэ дахин сэрэх хөлмийн цогц тасгал гэдэг зүйл бол маш их хямд мөртлөө төгс үр дүнтэй богинохон цаг хугацаа зарцуулдаг мөртлөө илүү их дотоод гэрэлтэйг авчирдаг тийм соёл бол болж чадна. Гэхдээ бид нэр илүү том байдлаар соёнгийг ирэхин тулд харин өмнө байнга хийсний дагуу бид нар бурханлаг багш нарын сургаалуудыг зөвөр ойлгох юм бол бид нар үнэхүү гэрэлтэж хийх боломжтой. Тэр болтол хамтдаа энэ зүйлийг ч гэсэн бодоод хичээцгээе.